Малчин та үүнийг мэдхүү. Бидний өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэж байдаг. 5 хошуу мал амтан дээр шимчилж байдаг. Гадна олон дотор маш олон тооны шимж хорхоо байдаг. Эдгээр шимж хорхоо нь амьдралын мөчлөг төрөл зүйлсээс шалтгаална. Жилийн туршид өөр улирлуудад идэвхжин мал амтанд шимчилж байдаг. Малчдын хувьд хаврын улирал зөвхөн шимж хорхоог мал амтанд халдваралт өндөртэй байдаг гэдэг дашаа ойлголт байдаг. За жишээлбэл 10 сараас дараа жилийн 4 сар хүртэл гадна шимэгчдэг хорхоо маань халдварлалт эрчимтэй явагддаг бол за 3 сараас 10 сар хүртэл дотор шимэгчлэх хорхооны халдваралт өндөр байдаг. За жишээлбэл бэлчээрийн хачгийг харах юм бол 4 сараас 6 сар хүртэл халдварлалтын эрчимтэй явагдаж мал амтанд асдаг байх нь. Тэгвэл эдгээр шимэгч хорхоо нь мал амтанд болон малчин танд ямар их хор өршөлтэй вэ гэдгийг та бүхэнд 3 жишээд нь дурдан үзүүлье. За нэгдүгээр мал амтны ашиг шимийн гарц 10-аас 15% буурдаг.